20 дугаар зууны манлай дасгалжуулагч Монгол улсын гавьяа дасгалжуулагч Батбаярын нэрэмжит сонирхогчдын боксing 2015 оны насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээн болж өндөрлөө. Тэмцээнд 31 байгууллагын 211 боксчин, за үүнээс 139 нэрхтээ 72 нь эмэгтэй тамирчин оролцсон байна. Тэгээд энэ манайх чинь энэ жил бас дэлхийн аваргатай жил. Тэгээд бас дэлхийн аваргатай болохоор бас энэ улсын аваргаас тавирчдаа одоо дэлхийн аваргад оролцоход эрхээ авч байна гэсэн тий. Түрүү жил 8 жигээр явуулсан дэлхийн аварга. Энэ жил бас Азийн аваргатай. Тэгээд дараа нь сорилт явуулах гээд бид нар бас 8 жигээр энэ жил эмэгтэйгээ одоо улсын аваргад шалгаруулж байгаа. Эмэгтэй боксчдын хувьд 2015 оны улсын аварга шалгаруулах тэмцээнд 8 жинд өрсөлдсөн, өмнө нь 4 жингээр зохиогддог байсан юм а. За эмэгтэй аваргуудыг танилцуулбал 48 кг-д алтан медалийг олон улсын хэмжээний мастер Болортуул, 51 кг-д алтан медалийг олон улсын хэмжээний мастер Нандин Цэцэг, 54 кг-д хэлшийн спорт хорооны тамирчин Гүндэгма, 57 кг-д 2015 оны улсын аваргаар алдар спорт хорооны тамирчин Инх Цацрал, 60 кг-д олон улсын хэмжээний мастер Совд Эрдэнэ, 64 кг-д алтан медалийг олон улсын хэмжээний мастер Уянга, 69 кг-д хангарт клубын тамирчин Гэрэлхуа, 75 кг-д талын бүргдүүд клубын тамирчин Эрдэнэт Янаар 2015 оны улсын аварга боллоо. Шилдэг эмэгтэй тамирчид дундаас олон улсын хэмжээний мастер Болортуул шилдгийн шилдгээр шалгарсан юм а. Мөн олон улсын хэмжээний мастер Нандин Цэцгийн хувьд улсдаа дараалан 9 рүүллээ. Тэгээд энэ юм би алдар спорт тамирчин. Алдар спорт харин баярлж байгаа шүү. Амлагчтай, экваторчтай. Алдрыг өсгөөр дараалаа, цагаан дараалаа баярлж байгаа шүү. Мэдээж ганцаараа байгаа бол мэдээж энэ амжилтыг би хүрч чадах байх. Мэдээж дасгалжуулагч маань амун баг хамт олон маань бас хангаад клуб Империал Каст гэдэг одоо миний ард байдаг бүх хүмүүсийн одоо хүч чадлаар энийг амжилт хүрч байна. Энэ жилийн улсын аварга маань мэдээж бас сайхан болж байна. Ягаад гэх юм бол эмэгтэйчүүдээ бас маш олон жингээр 8 жингээр болж байгаа учраас бас октод маш олноор оролцоод бас илүү өргөн цар хүрээ хамарч болж байна. Тэгээд бүгд л сайн тамирчид байна тий. Бүгд л адилхан бэлтгэл сургуультай гээл бас аврагуулахын төлөө хичээж зорж ажиллаж байгаа. Энэ жил Олимпийн өмнөх улсын аварга тэгээ бас Азийн нэг аврагт бэлдсэн. Тэгээ бас одоо энэ оны сүүлээр бас Олимпийн эрх хөх тэмцээнээр бас тодорхойлно. Эрэгтэй тамирчид 10 жинд өрсөлдсөн, онцлог хэд хэдэн жин байлаа. Тэдний нэг нь 56 кг. Учир нь гэвэл энэ жинд Олимпийн хос өнгө медальт Монгол улсын гавьяа тамирчин төгсөх тоглолтгоо. Гэлээчдэрээр мэрэгжлийн боксыг сонгосноор энэ жилийн улсын аваргыг өнжиж 56 кг-д шинэ аварга төрсөн юм. За тулаан бол биений ансан. За одоо хэн яг ямар алдаа гаргах нь вэ? Түүнийг хараад л одоо хоёулаа тулдаж байна. За тэгээд тулаан мөн өргөжлөө явагдсаар анхааруулгыг эренгийн шүүгчээс их жаргалын идэрхүүд сая анхааруулга өгж байгаа харагдан заа зүйтэй за та хэн энэ ч юм уу сайхан цогт хийлээдээ тэр тулаан өргөжлөө явагдаж байна. Их сонирхолтой тулаан болж байна. Үнэхээр боксийн мэрэгжилтэнд бол одоо энэ тулааныг харахад бас их багталтай байна. За ингээд дараагийн тулаан эхлэв. 2 дугаар үеийн тулаан эхэлж байна. Эхний үе бас их сонирхолтой болсон. 2 дугаар үе мөн бас л тийм болох байх гэдэгт их найдаж байна. Анхааруулга эренгийн шүүгчээс өгж байна. За зүт за та тэр Цэндбаатарын тэр гэдсэн цохилт бол бас сайхан оновчтой болж байна да. Эрдэнэтийн Цэндбаатар улаан өмсгөлтэй их жаргалын идэрхүү олон улсын хэмжээний мастер энэ хоёр тамирчид тулаан 2 дугаар үеийн үргэлжлэн явагдсаар за тэр олон улсын хэмжээний мастер тэр хоёр давтаж байна. За яг одоогийн байдлаар бол хэн оновчтой цохилт хийсэнгүй Цэндбаатар их сайхан цээжний хөдөлгөөний ажиллагаагаар за тэр улаан болонгийн тамирчид доороос зогсон бол үнэхээр за хоёр биенээ мөн сайн харж байна да ерөөсөө. Хин заатаа мөн сайхан. За тэр баруун гарын цохилт бас болж байна. Болонгийн бас дахиад нэгдүгээр үе оновчтой цохилт боллоо. Аюултай хөдөлгөөн хийсэн гэсэн анхааруулгыг эренгийн шүүгчээс өглөө. За мөн тэр гидсэн цогж байгаа цохилт бол сайхан болж байна да. Улаан болонгийн тамирчин идэрхүүгийн универсиад наадмын мөнгөн медаль хүртэж алтан гац одонгор шагнуулж байсан химийн цом тэмцээний мөнгөн медальтай, Болгарын Странжетийн олон улсын тэмцээний хүрэл медальтай, улсын аварга шалгаруулах тэмцээний алтан хүрэл медалуудтай ийм шилдэг тамирчаа. Улсын аваргын алтан медалийн болцлыг харах ёстой тийм учраас тамирчин. За хоёулаа бол үнэхээр сайхан залуучууд манай. За одоо мөн сайхан да. Цэндбаатарын шулуун цохилт, идэрхүүгийн гидсний цохилт энэ бол сайхан болж байна. Ер нь цаг бараг талдаа л орж байгаа болоо да. Ер нь цаг дуус төгсөж байгаа да. За одоо хэн одоо идвэхтэй хэн одоо их
зайл гаргасан хэн одоо овжин ухаантай хүч төвчээрээ гаргасан тийм тамирчин одоо ялтыг авандаа хоёулаа үнэхээр ялтын төлөө их сайхан тулаан болж байна. За зүгтээ. За Зэндбаатар маань үнэхээр одоо ингэ харахад бол үнэхээр солгоо өрөлтөө. Тэр баруун гарын тэр хой талын тэр хажуугийн цогт үнэхээр сайхан оногчтой болж боллоо да сая. За тэр дандаа тэр хуур дандаа зайлн тэр дахиж байгаа дахиад нэг шууд цогт тэгээд оноо авчиж байна да хогдгийн тамирчин. За үнэхээр их сайхан тулаан боллоо. За одоо мэрэг одоо сайхан шүүгчдийнхээ мэрэгэн одоо шийдвэрийг бүгдээрээ сонсцгоё. Улсын аврагсандаа маш их баяртай байна. Одоо ингээд цааш тааштай болох тэмцээнүүдэд бэлтгэлээ сайн хийгээд эх орныхоо нэрийг дэлхийд гаргана. Идэрхүү ахтай болохоор өмнө Доронтод бас Төмөр Батагшийнхаа нэрвжид тэмцээнээр хөрлөл таарсан байгаа. Тэгээ 2-1-ээр хожигдсон. Тэгээд энэ 2015 оны улсын аваргаар таарад финалдад хоцсондоо баяртай байна. Тэгээ өмнө нэг хожигдсон. Тэгээд 2015 оны улсын аваргаар хожлоо. Дагаа нэхэж ялсан. Бэлтгэлээ сайн хийж гад заавал амжилт гаргана би хинж. 2015 оны улсын авар болсондоо маш их баяртай байна. Улсын аварга эхлэхийн өмнө чи өөртөө их итгэлтэй байсан. Би болно гэж бодсон. 2015 оны улсын аварга миний яг медаль бүр ингээ энэ ч байгаа юм шиг санагдчихсан. Боксын улсын авраг шалгаруулах тэмцээн үндэсний эрх чөлөөний хувьсгалын 103 жилийн ойн өдөр тохиож энэ өдөр Азийн наадмын авраг отхон далай хөдөлмөрийн гавьяаны улаан түгийн одонгоор шагналсан. Батхуу маань бас нэг хэсэг бас гадаадад байж байгаа дээс. Тэр мөн яста гой цагт бол одоо тэр ястай эвгүй цагт бол одоо тэр яг үнчин энэ яг цэвэр цагт баруун гарын шулуун цагт отхондоо да унгаж за ингээд нагдаа ун тоолуулж байна да. Хүн цохилсон дөрөв хүн нагдаа ун гэдэг маань хүн нагдаа гэж ярьдаг нокаут гэвэл цэвэр ялт гэж одоо манай за энийг хийвгүй тэр хараа үнэхээр энэ тэр отхондоо да бол үнэхээр ямар классик байна гэдэг нь сая харагдлаа штэ. Эрхэм хүндэт үзэгчтэй. За тэр гээцэн цогжоо цогт. За Батхууч бас дутахгүй тийм тамирчин шүү. Манай Батхуу бол их шилдэг тамирчны тоонд орох ёстой юм байгаа. Батхуугийн хувьд бол 10 жил бокс орхиж байгаад эргэж орж ирсэн. Тэгсэн. Зүй ёсоор орхон зүй юм аа. За ингээд 2 дугаар үеийн тулаан эхэллээ. За хоёр тамирчин бол үнэхээр их техниктэй, хүчтэй. Хоёр венээс харсан, тагсан тэр аль алдаа гарах нь. За тэр хараа өдөж тэр гээцэн цогж байна. За эрхэм хүндэт үзэгчид сая тэр гээцэн цоглыг харахад хурж байгаа юм шиг боловч одоо ээж нь бас гээцэнд бол нэлээд хүчтэй цогж байгаа юм шүү дээ. За зөвхөн. За хөх болгоны өмсгөлтэй нь одоо олон улсын хэмжээний масаар отхон чулууны Батхуу улаан өмсгөлтэй нь одоо манай Доржны ямбгийн отхон далай хоёулаа бокс спортын олон улсын хэмжээний масаар за улаан болонтой отхон далай бол зөвөрөлтэй Батхуулаа солгоо өрөлттэй хоёр тамирчин. За тэр анж байгааг нь хараа та бүхэн. Гомчста тэр ямар ч хөдөлгөөн хийгээд бэлэн байж тээнд. Тэгэхээр хоёр тамирчин бол хоёр үеийнх ямар арга барилаар тулдаж байгааг энэ тэмцээний туршид тулд болгонд нь харсаар агаад одоо ингээд өрсөлдөгч тамирчтайгаа яг тулдууд болох вэ гэдэг энэ арга барилыг их сайн боловсруулж гарч ирсэн байж бол одоо яг энэ үеийн тулаан дээр харагдаж байна. Хоёр үеийг анаад одоо ямар хөдөлгөөн хийвэл одоо хаанаас оноо алдчихгүй байх уу гэдгийг ингээд тооцоолсон учраас тэр нөгөө нэг шижгэнсэн ажиллагаа нь одоо байхгүй болоод яг ингээд хоёр үеийг анаа зогсчлоо шүү дээ. Боксын спорт бол маш богино хугацаанд хурдтай шийдвэр гаргадаг гэдгийг нэг нотлого нь бол яг эндээс харагдаж байна. За одоо ингээд яг нэг зууралдаад одоо яг эндээс одоо салан тэгээд Монголын боксчдын одоо ур чадвар бол дэлхийн түвшинд гарсан гэдгийг харуулж байгаа. Монголын бокс гэдгийг бол одоо өөрийн гэсэн арга барилтай гэж үздэг. Кубын бокс уу, Аз уу, Америкийн одоо Европын стилтэй гэж ингэж ярьдаг, стил гэж ярьдаг арга барил тийм ээ. Гэтэл одоо Монгол бокс спорт үүсэхдээ Оросоос одоо олон жил орж ирсэн боловч одоо Монголын бокс бол өөрийн гэсэн арга барилтай, өөрийн гэсэн техниктэй Монгол одоо сургалт гэж юм явагдчихсан учраас одоо ингээд Монголын спортын түүхэнд олимп
Олимпиас одоо алтан мөнгөн медалыг нэг дор хүртсэн. Дэлхийн аваргаас алтан мөнгөн хүрэн медалуудыг нэг дор хүртсэн спортын төрөл бол одоо боксинг спортоос өөр төрөл хараахан гараагүй байгаамаа. Энэ бол одоо үнэхээр бахархан хэлэх Монголын боксчдын одоо алдар гавьяа энд оршиж байна. 67 жилийн түүхтэй Монголын боксинг алдар гавьяа үүнд байгаа юм шүү гэдгийг хэлэх сайхан таатай байна. Тийм ээ. Яг үнэ. Яг энэ Сүхбаатар багшаа хэлсэн үг үнэн. За өнөөдөр одоо энэ бол шийдвэрлэх үеийн тулаан эхэлж байгаа. Эрхэм хөндөлгчдээ хараараа одоо энэ хоёр тамирчин бол за одоо мөн сайхан. Тэр хараад ингэ цочоож байна. За үнэхээр одоо хөх болонгийн тамирчин бас олон улсын хэмжээний мастер туршлагатай тул тийм амарханч бас цочоонд орохгүй байна л да. За тэр хараа энэ юу техник байхгүй юу? Та бүхэн сая харж байна уу? Хопа гаргаад шууд цоглоо энэ нэг оноо авч штэ. Хөнгөн жингүүд дээр үнэхээр хурд байдаг. Гал гарсан хурдтай. Хэрийг хүн харж амжихааргүй одоо яг үнэ зарим гайхамшигтай хурдтай тийм. Ийм одоо хурдтайгаа хурд гэдэг маань өөрөө хүч байдаг. Хүч гэдэг маань өөрөө хурд байдаг. Нэг томьёоны хоёр тал учраас ийм одоо гайхалтай хурдыг ашиглан тулддаг. Ийм хурдтай. Одоо та нар манай энэ тулдж байгаа энэ тамирчтай харахаар зэрэг дэлхийн одоо шилдэгүүтээ яг өрсөлдөг агуу тамирчид бол Монгол одоо бүгд л одоо ингэж байж байна шүү дээ. За үнэхээр сайхан тулаа. За тэр харж байгаа бас тэр отгонд олон улсын хэмжээний мастер тэр гээсэн цогсон цохилтыг хар. Сая сайхан оноо аваад гарлаа. Тэ. За энэ бол эрхэм хөндөлгчдээ зүгээр заавал тулаан бол зодтолттой биш тэгээ зодолдоо ноцолдохтой биш юм байгаа. За хүний алдааг харж ямар хэсэгтэй үед нь яаж оновчтой цогж дөргөлтэй цогж одоо тамирчнаас оноо авах уу гэдэг л ийм сайхан ухаалаг тулаан болж байна да. 2 3 дугаар үе дээр ингээд эрэнгүүд ерөөсөө. За одоо хэдхэн Олон улсын хэмжээний мастер Батбай ах маань хэсэг хугацаанд завсарлаад ирсэн бас 4 ялд байгуулад надад финал гарч ирсэн. Ахтаа бас баяр хүргэе. Энэ жил улсын аварга маань маш хариуцлагатай. Энэ улсын аваргаараа би Азийн хамтаас ирээд оролцохоор бас их хариуцлагатай. Тийм ээ ялагдах ирэхгүй улсын аварга маань байлаа. Энэ жил болохоор Азийн аварга Олимпийн ирэх олон тэмцээн дэлхийн аварга шалгалт тэмцээн байгаа болохоор би энэ тэмцээнд төрүүлсэн зорилготойгоо тамирчин ямарваа нэгэн зорилготой байж зорилгын тэмцдэг. Апо үзээд компани хэдийн цэрэг тийм ээ. На боксийн холбоо бүгдээрэнд маш их баярлаа. Баярлалаа. Тэмцээний онцлог үйл явдлын нэг нь олон улсын хэмжээний мастер Инх баяр улсын аваргын 12 дахь алтан медалийг хүртэж зодог тайлсан явдал байлаа. Тэрээр энэ жил 40 настай сонирхогчдын боксын шинжилсэн дүрмээр тухайн тамирчин 40 хүрээ зодог тайлах учиртай юм а. Өмнө нь 34 насаар зодог тайлдаг байжээ. За тэмцээний 64 кг-д Монгол улсын гавьяа тамирчин мөнх эрдэнэ финалцсан ч алтан медалийг алдар спорт хорооны тамирчин Чин Зориг хүртсэн юм. За хоёр тамирчин бол ерөөсөө энэ жилдээ одоо нэг номерын төлөө өрсөлдөг хоёр тамирчин аргагүй ярианган дээр хоёулаа тулаад гараад ирлээ да. Баатарсхийн Чин Зориг бол одоо багасаа эхэлсэн. За одоо бол манай хоёр тамирчин бол эхний үе дээр бивнийг ингээд ерөнхийдөө тандсан. За сая яг зөвхөн мушгилтаа суулгаад яачлаа. Үнэхээр одоо олон сайхан юмыг яа. За одоо хэн нэр нь үнэхээр гайхамшигтай. За энд нэг юм ярихад бол одоо Баатарсхийн Чин Зориг маань улсын аваргын тэмцээн дээр манай уран чимгийн мөнхөрд нэг удаа ялчихж байсан. Дараа нь өөрөө бол отхон жаргалд ялагдаж ингээд одоо ялж ялагдахын одоо гайхамшигыг үзүүлчихсэн улсууд одоо яг энд бол өнөөдөр ямар хэмжээний тулаан болохоор сэтгэл догтлон харж одоо тайлбарлagч бидний бол өөрсдөө одоо тайлбарж хүргэж байгаа тийм ээ. За энэ хоёр бол их хэвгүй шүү. Ерөөсөө хэвгүй хоёулаа энэ тэнцвэрхэн хоёр тийм тамирчаа. За зүйтэй. За тэр оноо авчил байна харж байгаа Улаан болонгийн тамирчин Чин Зориг маань за улаан өмсгөлтэй та бүхэн танилцуулахад Баатарсхийн Чин Зориг хөх өмсгөлтэй уран чимгийн мөнх эрдэнэ. За ингээд нэгдүгээр үеийн тулаан дуусч байна. За гавьяа тусан ийм сайхан. Сая Чин Зоригийн баруун гараа нуцтай боллоо доо. Гомч яста үнэхээр нэг гарцаг үнэг оноо авлаа да сая. За хоёулаа би нэг харсан. За тэр хараа ухтуул цогж байгаа боловч сая тодорхой оновчтой цохол болсонгүй. За брейк командыг биелүүлэхийг бол Улаан болонгийн тамирчдаа эренгийн шүүгч Мандах баяр анхааруулж байна. Гомн зай метр гэж үнэхээр гайхамшигтай юм аа. За тэр харж байгаа гэрдэн гавьяатын баруун гарын цохилт бол сая нэг за оноо алдчихлаа шүү 2 оноо. Яста танк хайд яваад гэлээ ерөөсөө.
Тан гээд яваад өглөө. Эй. За ингээд туршлагатай тамирчин цогцолтыг гаргаад за Орон зүйн мөнх эрдэнэ хувьд бол үргэлж гар ажиллаж яадаг. Маш их гаргадаг. Өөрөө одоо хоошоо ажиллах үедээ бол их ур чадвартай тамирчдыг дуудаж тулдахдаа бол их гоё гайхамшигтай амжилт үзүүлдэг. Тий. Хөлдөр маш гоё ажилладаг. Ер нь одоо жоохон хүүхэд байхдаа гарч ирэхдээ ингэж олон ажилладаг, гараа явуулаад байдаг. Ийм хүүхэд гарч ирж байсан. За ингээд одоо энэ шийдвэрлэх 3 дугаар үеийн тулаа эхэлж байна. Хугацаач мөн амархан юмдаа сая 2 раунд бол ерөөсөө нүд эренхийн зурлалд өнгөрөө явчих. Юу хийх вэ гэхээ оронд нь яваад өгч юм да. Одоо энэ 3 дугаар үеийн тулаа их сонирхолтой болж байна да энэ араа. За хэн нь одоо ер нь гомон техниктэй биш үү? Хүчтэйч бай, техниктэйч бай. За энэ хоёрын тулааны дахин давтаг хэлэхэд бүр яг одоо олимпийн одоо финалийн тулаа ч юм уу дэлхийн аваргын финалийн тулаа ч юм уу гэмээр санагдахаар тийм сайхан тулаан болж байна. За одоо энэ гомын сайхан тулаан болж байна. Гомын тэнцвэрхэн тулаан болж байна. За энийг одоо мэрэгэн шүүгчлэр шүүндэ. За мөн цай бариад энэ хоёр болсоо яаж тэр гээдсэн тараа. За цогцолтод орж ил байна. За одоо спортын заланд байгаа манай бокс спортын мэргэжилтэнгүүд хөгжөөнд дэмжиж бол ерөөсө суудл дээр өндөрлөж байна да ерөөсө. За мосаа хэн надаа аваад. За одоо их сайхан гой гаргаж байна. Гой гаргаж байна. За Сүхбаатар тайлбарчсан ярьсан байгаа чин зэрэг маань бас урд юм одоо мөнх эрдэнэ бас ялж ирсэн шүү дээ. Тий, тэр тухай бас ярьлаа. Одоо мөнх эрдэнэ маань одоо бас за мөн сайхан байна да. За одоо сэрэтлэрээс мэддэг учраас багшаагаа зааж ирсэн тактикаар тоглосон раунд онлогны завсарлаа нэр өөр тоглолцсон. Гайхалтай хүндэлж явдаг тамирчинтайгаа тоглолцсондоо баяртай байна. Хожоод нэг хожигдсан байсан. Даага нэг их тулаан боллоо. Хожсондоо баяртай байна. Энэ улс энэ жилийн хамгийн том тэмцээн бол дэлхийн аварга байгаа. Тэгээд Азийн аварга ерөнхийдөө бүх тэмцээнд Монгол цагаан нэрийг сайн гаргахыг хүсэж байна. Тэмцээний эрэгтэй аваргуудыг танилцуулбал 46 кг алтан медалийг говь resort клубын тамирчин Ган Эрдэнэ, 52 кг алтан медалийг Хилчин спорт хорооны тамирчин Ган Дулам, 56 кг хүч спорт хорооны тамирчин Цэндбаатар, 60 кг Азийн наадмын аварга Отгон далай, 64 кг алдар спорт хорооны тамирчин олон улсын хэмжээний мастер Чин Зориг, 69 кг олон улсын хэмжээний мастер Сүлт спорт хорооны тамирчин Төвшинбаат, 75 кг хангард спорт хорооны тамирчин олон улсын хэмжээний мастер Отгон Жаргал, 81 кг хангард клубын тамирчин олон улсын хэмжээний мастер Эрдэнэ 2, хасах 91 кг алдар спорт хорооны тамирчин Эрболоод, нэмэх 91 кг говь цогцлбор клубын тамирчин Инх 2 нар тус алтан медаль хүртсэн юм а. Тоглолтоо сайхан бодлоо. Энэ арин бодоод угаасаа ер нь Монголд болдог ихэнх тэмцээн дээр бас нөгөөдөөс гараад ирдэг. Тийм сайн тамирчин туршлагатай тамирчин байгаа. Тэгээд ер нь тоглолтод гоё болсон. Энэ жилийн улсын аварга яачгүй төрүүлэх хэвээр. Тийм үүрэгтэй шгшаагийн тамирчид бол угаасаа бүгд. Тэгээд гол зорилго бол энэ жил Азийн аварга дэлхийн аваргатай. Дэлхийн аваргаас мэдээж олимпийнхаа эрхийг хянтлаа шгшаагийн тамирчид бүгд хөдөлмөрлөж байгаа. 2014 онд тамирчид гарч ирээд яг бодчихсон тоглосон гэж бодож байна. Миний хувьд бол модоо манай Монголын улсын аварга шалгалт тэмцээн бол ер нь их айгүй хүнд болсон. Яг л шинэ залуу тамирчид бас миний чинь бас олон улсын хэмжээний мастер Инх Зориг маань бас өсөлдсөн. Тэгэхэд тэдг утгаараа бас амар баг олон улсын тэмцээн бөгөөд баг Анс ТV аварга шахууны тэмцээний энэ улсын аварга болж байгаа тамирчин бол Анс ТV аварга болох ямар ч асуудалгүй гэж бодож байгаа. Тийм учраас ийм онцлогтой тэмцээн болж байна. Боксчдыг энэ онд Азийн аварга шалгаруулах тэмцээн мөн хүлээж байгаа. Тиймээс их орноо төлөөлн төв дэлхийд гарах эрхийн төлөөх өрсөлдөөн чонгоолаа. За ийхүү 75 кг-ийн жингийн алтан медалийн төлөө тулаан эхэлж байна. Улаанбулангаас алдар биеийн тамир спорт хорооны тамирчин Нармантын Шинбаяр 75 кг-ийн жин. Хөгөлөнд
Эрдэнэт хангаар биеийн тамир спорт хорооны тамирчин бокс спортын олон улсын хэмжээнд ямаас жаргалын отхон жаргал нарын тулааг хийж байна. За энэ хоёр тамирчин маань одоогийн байдлаар бол за тэр их сайхан цохилт хийж байна. Улаанбулангийн тамирчин урд гарын шулуун тэр хатгалтай цохилт бол сайхан оноо авахаар сайхан цохилтуудыг хийлээ сая. За тэр хараа баруун гарын тэр шулуун цохилт. За эрхэм хөндөд үзэгчтэй Улаанбулангийн тэр баруун гарын өвчтэй цохилтоор одоо хүмүүсийг их буулгадаг тийм тамирчин шүү дээ. Улаанбулангийн тамирчин бол за тэр Улаанбулангийн тамирчин тэр урд гараараа хатгаж хагаад хой талын гарч одоо их хүчтэй шүү дээ. Төвлөгөө сайн харах хэрэгтэй байгаа. Их зайнаас их сайхан цохилт хийдэг. Тэгээд одоо их тохиол хой талын баруун гарын шулуун цохилтоор тэр баруун гарын шулуун цохилтоор бол сайхан хуурч шүү дээ. Хууртагдж байгаа. За энэ тамирчид хууртагдана гэдэг бол бас бэлтгэл бас сайн хангалттай шинжтэй. Медалийг хөрлөж өссөн манай туршлагатай нар мантгийн шинэ баяр Улаанбулангаас тулдж байна. Тэр хөх болонгийн тамирчдыг харж байгаа үстэй тэр баруун гарын тэр хажуугийн цохилт их сайхан оновчтой боллоо шүү дээ. Тэгээд өөрөө удирдаад явах хэрэгтэй байна. Хоёулаа бол одоо хашир туршлагатаас за тэр хараа баруун гарын тэр цохилтыг та нар сайн харсан бол тэр Улаанбулангийн тэр баруун гарын цохилт их хүчтэй. Яг тоочны ондох юм бол унгаж болох тийм цохилт байгаа. За эндээс брейк команд өгдөө хоёр тамирчин салаад тулааны дахин өргөжлүүлж байна. За хатгаад тэр хараа Улаанбулангийн тамирчны тэр хатгал уулын их зүү юм байгаа онжил хатгах хэрэгтэй тийм. За гар дээр жоохон явах хэрэгтэй байна хөх Улаанбулангийн тамирчин. За тэр хараа сая тэр доороос хараа та өлөг цогцыг ажигласан байх хэвээр. Яг манарт яасан шүүгч ажигдаг ба. За бас зарим тулаануудыг шүүгч ажилддаг бас тийм үе байдаг л да. Отхон жаргалын анхны дасгал жуулаач бокс спортын мастер Аватын ган тулгаа. За ган тулга маань одоо цол хэрэгм гуншингийн хувьд бол одоо өндрөө. За шинэ баярын хувьд бол нар мандахын шинэ баярын хувьд бол баруун гарын хүчтэй товтлогооноор өрсөлдөгчөө хугацаанаас өмнө уулгаж ийм эрмэлзэлтэй тулаануудыг банк хийдэг ийм тамирчин байгаа. За отхон жаргалтай хувьд бол одоо шинэ баярын тулааны арга барилыг сайн мэдж байгаа учраас ямар нөхцөлд хамгаалах уу, яаж одоо тулалд бол амжилттай болох уу гэдгийг мэдэрчгсэн ийм тал байгаа. Хоёр тамирчин биенийгээ сайн мэддэг. За сая отхон жаргалын баруун гарын товтлогоо оновчтой боллоо. За хөл дээр их сайхан ажиллаа гаргачих чинь сая одоо шинэ баяр нөгөө за яг л одоо энэ товтлогооны хийгээд шинэ баяр урд гараасаа эхэлж болдгоо юм бах та. Арын гар шууд зөхөд ах юм. Хаанаас ямар товтлогоо ирж байгааг. За өнөөдөр одоо энэ болсон шилдэг ширүүн тулаанууд дээр бол язгаж хижгэнж ингэж одоо хужигнахгүй байгаа. Маш нямба хянамга за тэр жаргалын отхон жаргалын хоёр цохилт оновчтой боллоо доо. Зүүн баруун хоёр цохилт хоёулаа оновчтой болсон. Одоо бол төгсгөлийн одоо 3 дугаар үе. Хэн одоо ухаан зарж хэн зөв ажиллаж хэн одоо арга барилаа зөв боловсруулж чадсан нь одоо ялалтыг авч улсын авраг болно. Энэ гаргалтууд отхон жаргалын баруун гарын шулуун цохилт товтлогоо оновчтой болсон доо. Эрэгд толгой жоохон отхон жаргалын баруун гарын шулуун товтлогоо цон сайн болсон доо. Энэ систем Чинхи шинтэй тулаан болж байна да. Хоёр шулуун цохилт хийлээ. Отхон жаргал. За Би өмнө 2 удаа очижсэн. Гэтэ орнуудын тэмцээн. Тэгээ чухал дам тэмцээн дээр ясандаа маш баяртай байна. Би яг тултгаас өмнө миний би жоох муу байсан. Халуурж исэн. Тэсчсэн манай ээж аваа ирсэн байгаа. Тэгээ би яалныг зөөртэй амьдтай гарсан. Одоо дэлхийн аврагт оролцож олимпик ирэх авах тийм зорилготой байж байна. Баярлалаа.
8 өдөр үргэлжилсэн 2015 оны боксийн насан туршидчдын улсын аврах шалгаруулах тэмцээнийхүү онцлог үйл явдал ихтэй түүхэн амжилтаар дүүрэн боллоо. Нэвлэлт мэдээлэлд хүргэхэд Монгол Улсын боксийн спортын олимпийн анхны медалийг 1988 онд нэргүүн Инхбат Сөүлийн олимпиас хүрэл медаль хүртснээр эх орондоо авчирч байжээ. Харин дэлхийн аваргын анхны медалийг Арвслын Отгонбаяр 1982 онд авчирсан түүхтэй. Эдгээр болон бусад түүх болсон тамирчдын ард буюу Монголын боксийн түүхийг бичсэн гавьяатны нэг нь Монгол Улсын гавьяат дасгалжуулагч Вандуйм Батбаяр юм байна. Тийм учраас Монголын боксийн холбоо дотооддоо зохиогддог хамгийн том тэмцээн болох улсын аврах шалгаруулах тэмцээнээ энэ хүний нэрэмжит болгожээ. Аман одоо 92 онд бас би олимпиас медаль авчлаа. 93 онд бол Эрдэнэ цогтын зогч чаргал авсан. Тэгээ ер нь бол Батбаяр багшийн гараар ороогүй одоо миний үеийн ч юм уу миний өмнөх үеийн тийм тамирчин бол үнэхээр байхгүй. Тэгээ одоо ингээд хэдэн жилийн өмнөөс манай Батбаяр багшийн нэрэмжит тийм одоо улсын аврах шалгаруулах тэмцээнийг ингэж зохион байгуулад гэр бүл нэрээд охин нэрээд ингээд үеийн тамирчид ирчээд ингээд зохион байгуулж байгаад бол би бол хөвдөө их баяртай байгаа. Мундаг хөгжиж штэ. Одоо зааланд орж иж байгаа хүүхэд одоо ерөөсөө олимпийн авраг дэлхийн авраг болно гэж орж ирж байгаа байхгүй. Бидний үед бол зааланд ороход бол нэг олимпиас хүрэл Азийн аврагт хүрэл авчихсан гэж л орж ирдэг байсан. Одоо бол одооны хүүхдүүд бол маш өндөр сэтгэлдэлтэй. Дандаа авраг болъё гэж орж ирдэг болсон. Тэгэхээр манай Монголын спорт улам хөгжинэ гэж бодож байгаа би. Мундаг сайхан байгаа. Эдэрхүү ээж, эдэрхүү гэлээ хаан эрднийг дэмждэг. Эднийг бол сайн дэмждэг. Тэр ихэнх тамирчтай бүгдийг дэмжиж явдаг бай. Тэгээд гадагшаа дэмжиж явдаг бол залбираач юм нэг тэгээд сайн тоглоо ялаад медаль авчихсан гэж бодож идэв шүү дээ. Жинт спорт төрүүлсэн тамирчдын дасгалжуулагчдад энэ жилээс эхлэн Монголын боксийн холбооноос мөнгө урамшуул олгодог боллоо. Мөн шилдэг дасгалжуулагчийг эрэгтэй эмэгтэй ангиллал тус бүртэн тодруулсан юм. Эмэгтэй багийн шилдэг дасгалжуулагчаар Хангарт клубын дасгалжуулагч спортын мастер Батулга, шилдэг эрэгтэй багийн дасгалжуулагчаар Алдар спорт хорооны дасгалжуулагч олон улсын хэмжээний мастер Отгонбаяр нар шалгарсан юм. За энэ нэгдүгээр байранд орсон амжилт маань бол зөвлөлтний Алдар спорт хорооны удирдлагууд болон нийт баг хамт олон ажилчид албаа агчид болон миний багш спортын мастер Аватын гантлаг багш маань нөрийнхөө хөдөлмөрийн үр дүн юм аа. Багийн нийлбэр дүнгээр эрэгтэйчүүдийн ангиллалд удаах байруудад Батулга дасгалжуулагчтай, Хангарт клуб 31 оноотой, Инхээ Баатар дасгалжуулагчтай, Говь цогцлбор клуб 27 оноотойгоор удаасан бол эмэгтэй багийн нийлбэр дүнгээрээ 2 дугаар байрт Дөрөв дасгалжуулагчтай Ширэнбэли клуб 25.5 оноогоор, мөн Эрдэнэт дасгалжуулагчтай Талын Бүргэд клуб 24 оноогоор удаах байруудад орсноор 2015 оны боксийн насан туршидчдын улсын аврах шалгаруулах тэмцээн өндөрлөлөө.